Минцээ Pure-мэр арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа амс хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-мэрийг хэрэглээд үзээрэй. Сивх нөсөд олбгүй, цэвэрхэн тунгалаг, гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн D зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-мэрийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдохдоо Солонгос дахь утас Чигаро 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-мэр хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондролго. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хоттой хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болныг 82 99. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэнд ирээдүйн мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 4 сарын 12-ны даваа гараг байгаа. Солонгос улсын нийслэл цөөлөлтөд 12 цаг 17 минут болсон байна. За анхаа болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд солонгос нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Нэвтрүүлгийн шууд хөтлөгчийн Батулан, хөтлөгч Чанцал Дулаанаар ажиллаж байна. За өнөөдрийн ярилцах сэдэв маань эхнэр нөхөр рүүгээ хинэн төрүүлж залгадаг вэ? Эсвэл найз залуу найз бүсгүүр үгүй гэсэн сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. За та бүхэн нэвтрүүлгийн шууд утсуулах тийг 70 46 41 19 гэсэн дугаараар холбогдоод санал асуулт гэж штэ сэдв болон асуултанд хариулаарай. За өдрийн мэндүргийн шинэ 7 өдрийн мэндүр гэж юм байна. За өдрийн мэндийг сонсогч та бүхэндээ болон хөтлөгч Анцаадаа хүргэе. За манай нэвтрүүлгийн хувьд асуулт хариултыг анхаагаар эхэлдэг байгаа. За тэгэхээр эхний асуултыг танилцуулаад нэвтрүүлгийг эхлэе гэж бодож байна. Солонгосчуудын хамгийн дуртай амтархан уудаг кофег нэрлэнэ үү гэсэн байна. Солонгосчуудын хамгийн дуртай амтархан уудаг кофег нэрлэнэ үү гэсэн байна. За тэгэхээр та хариултыг тэг 7641 19 цэнэг дугаарлаа болон комментар илгээх боломжтой байгаа. За тэгэхээр солонгосчууд бол ер нь кофенд нэлээд дуртай ард түмэн. Тэгээд судалгаан дээр бас гардсан байдаг юм байна л да. Солонгосчуудын кофений хэрэглээ нэлээд өндөр байдаг гэд. Тэгэхээр солонгосчууд яг ямар төрлийн ямар нэртэй кофег түлхүү уудаг хэрэгэлдэг байд юм болоо. За тэгэхээр та бүхэн бас өөрийнхөө бодож байгаа зүг болоо дийлэх нь ингэж ууж харагдаж байгаа гэдэг тийм боддог хариултаа бас бичиж илгээгээрэй. За Туканаас руу маань шинэ 7 өдрийн минь гэсэн байна. Эркагийн ч байна. Цэцэг илгээсэн байна. Төшөгч яалаа маань хай гэсэн байна. Оюуны мөгөө маань цэг явуулсан байна. Альмаа маань өдрийн минь манахаа гэсэн байна. Мөгийн нэш маань өдрийн минь хүргье бүгдээрэнд нь гэсэн байна шүү. За төгсөөж амиа минь өдрийн минь хоёроо гэсэн байна. За мөнх оргил нимаа маань өдрийн минь хүргье гэсэн байна. За бодка төмрөө Максим Starbucks гэсэн. За сая бас Максим гэж нэг хариулт харагдаад алгуулчлаа яачих. За минийхтэр болохоор Жошо Болдотрон Максим гэсэн байна. За дараа нь Эркагийн маань Мак гэсэн байна. За Няма Эрик маань байнга сонсдог ажлын амжилт хүсье гэсэн байна. За маш их баярлалаа. За тэгэхээр асуулт маань солонгосчуудын хамгийн дуртай амтархан уудаг кофег нэрлэнэ үү гэсэн асуулт байна. За тэгэхээр энэ Максим гэдэг хариулт бас нэлээ байх ёстой юм шиг хариулт юм шиг харагдаж байна. Гэхдээ хараахан энэ дөр зөв хариулт бол биш байна тийм. Ер нь бол төрөл нь байгаа шүү. Бид нар чинь жишээлбэл карамел макиато ер нь бол латте ч гэдэг юм дээ чихэрлэг тал руу уудаг. Гэхдээ хүн болгоны нэг кофений сонирхол ч өөрөөр байдаг учраас солонгосчуудын бол бас нэг сайн мэдэх байхаа. Ер нь солонгост удаа амьдэрсэн хүмүүс сайн мэдэх байх. Нилээ ярьдаг шүү дээ солонгос хүмүүс. За Тим Мисуг Максим гэсэн бол зэм мөхсөх маань шинэ 7 өдрийн мэндэ гэсэн байна. Танд бас шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр за Ким Мөсөг Максим Кано хар гэсэн байна. За энэ мөгөө маань Американо гэсэн байна. Сэний ажил маань бүгдэнд нь минь гэсэн байна. За Жошо Болдотор маань Американо гэсэн байна. Туканаас үрэг маань Мөстэй Американо гэсэн хариултыг тус илгээжээ. За тэгэхээр асуултаа дахиад автаад хэлье. Солонгосчуудын хамгийн дуртай амтархан уудаг кофег нэрлэнэ үү гэсэн байна. За тэгэхээр наад дээр бол одоохондоо хараахан зөв хариулт орж ирэх байна. Тиймээс Максим Кано хар гээд мөнх оргил юм Кано гэж бас бичсэн байна. Кано гэдэг нэг тийм хар дээр улаан бичгтэй кофе гэдэг санагдаад байна тийм бах. Максим гэхдээ нэрээ яалтчгүй хэрэглээ бол өндөртэй. Гэхдээ бас яг судалгаан дээрээс нь нэг юун дээрээс авсан байгаа. Нэг ийм судалгаан дээрээс авсан байгаа шүү.
Тийм. За тэгэхээр асуулт маань солонгосчуудын хамгийн дуртай амтархан уудаг кофег нэрлэнэ гэсэн байна. Тийм. Тэгэхээр Чанцаагийн хувьд чи өөрийнхөө зүгээр дуртай кофе гэвэл ямар кофе Харин гэдэг вэ? карамел макиато. Тэгвэл чинийх бол нийтлэг биш баг нэг их сонсоочгүй. Би гэхдээ ер нь кофенд нэг дуртай болсон ш зүгээр хаяа бүр маш хаяа уудаг. Гэхдээ чихэрлэг илүү их тийм карамел орсон чихэрлэгийг уудаг. Тэгээ яг юутай уучих юм бол шот өгөхтэй уучих юм бол зүрх өвдөг. Тэгэхээр хаяа уухаар ер нь нэг гоё идэв ш. Чимээгийн хувьд ямар кофе дуртай? Солонгос ер нь ямар кофе уужсан? За Монголд амиран маань бас латте гэсэн маань маттай ер нь адилхан юм байна гэж бодож байна. Тэрний хувьд ер нь хөвчлэн кофе шоп орохоор кофенаас гаднаас смути ер нь авч уух дуртай. Тийм шүү дээ, смути гоё шүү дээ. Тийм. За тэгээ сайхнаа сайн минь өдрийн минь 2 гэсэн байна. Ким Юсэг американо мөстэй гэсэн байна. За Жошо Олоотер маань гэдэг Максим их уудаг үедээ хаанч утсан Максим байдаг үедээ гэсэн байна. Максим бол байдаг. Гэхдээ яг асуултын мөн зөв хариулт бол биш байгаа. Нямка Нина маань эспрессо гэсэн байна. За эспрессо бол гэхдээ бас арай биш байх шүү байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол бас төрлүүдийн санснаас илүү маш олныг бол бичиж ирүүлж байна. Тийм байна. Наран гэрэлчээ маань өдрийн мэндэ гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Гэхдээ ер нь бол кофений хэрэглээ. Би одоо жишээлбэл Монголд байхдаа кофе бол нэх уудаггүй байсан. Хаяа л уудаг. Яг сүйтэй цай. Ер нь мумар сандаа сүйтэй цай ингээд дэлгүүрээс ороод аваад уучдаг гэсэн найруулдаг сүйтэй цай. Тэгсэн чинь солонгос утсан чи яг уухам дэлгүүрээс одоо жишээлбэл кофе шоп ороод авъя гэхээр кофений төрөл юм их байдаг. Тэгээд дандаа смути ус уугаад ах гэхээр смути ч одоо ер нь бол хүүтэн чанартай байгаа даа штэ. Тэгээд даарс үед хүүтэн өвөл мөвлөө солонгосоос халуун юм авах гэхээр дандаа кофенээс өөр юм авахгүй. Тэгээд яалтчгүй кофений сүултээ орчтой юм билаа. Тэгээд халуун болохоор хот чоко бас зүгөөс нэгтэй. За тийм үү хамгийн их уусан кофег бол баг Максим баха миний хувьд бол. За энэ мөг маань кофе куб шиг хар хүүхэн шиг нялуу уух хэрэгтэй гэнэ үү? Яаж уусан юм бол за Эрка Егемон американо гэсэн байна. Хариултыг бас илгээсэн юм шүү. Сэндэж маань Starbucks гэсэн байна. Starbucks. За тэгэхээр чам дээр зөв хариулт орж ирсэн байна уу? Ороод ирсэн байгаа шүү. Ороод ирсэн байна тийм. За тэгэхээр зөв хариултыг хамгийн түрүүнд илгээсэн сонсогч маань оюуна мөг хамгийн түрүүнд американо гэж хариултыг илгээсэн байна. Ер нь бол солонгосчууд гэж ярьдаг тийм айс американо айгу уудаг. Тэр дундаа ер нь бол американогийн хэрэглээ нь айгу өндөр. Хоёрт болохоор кафе латте их уудаг юм байна солонгосчууд. За над дээр хамгийн түрүүнд Ким Юсэг гэж хүмүүс зөв хариултыг илгээсэн байна. За баяр хүргэе. За тэгэхээр манай эхний бас зөв хариултыг илгээсэн сонсогчд маань маш амархан за ер нь бол хурдан хариултыг илгээсэн байна. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэнд танилцуулъя. Дараагийн асуултын хувьд дууд хаалгах нэ. За тэгэхээр энэ дуу Энэ бол яста амархан дуу байгаа. За тэгэхээр 1 секунд явуулж үзэх. Тийм бараг тэгж явуулсан дээр. Яваагүй юу? Явсангүй. За. За одоо явж гинэ. Та тавьсан байна уу? Эхлэхдээ юу яа? За. Эхлэхдээ нэг бас хэсэг нэг хүүхэн ингээд юм дэвэд байж ядг юм байна шүү дээ. За тэгэхээр саяны дууг гэхдээ сонсч амжсан болов? Стаж их 1 секунд явуулах шиг боллоо тий. Тэглээ. За урангуйж байна бас латте гэж утсан байна. Дээд зөргөө маань сайн уу хоёроо бороотой өдрийн мэнд хүргье гэсэн байна. За бороо орж байгаа юм байна шүү дээ тий. За өглөө би бас нэвтрүүлэг сонсож хат бороотой гэсэн арай бороо орж эхлэегүй байна гэд тэгж бичижсэн. Тэгэхээр бороо болоос ороод эхэлсэн бол л та. За тэгэхээр дуугаа бас таах хэрэгтэй байгаа. Тэгээ саяны дуу маань нэлээд алдартай. За тэгээд үзэлтээр бол YouTube маш өндөр үнэлгээ авч ирсэн. Солонгос дуучны дуу байгаа. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол за дахиад нэг бас сонсоход үзье гэж бодож байна. За тэгээ. Энд ихтэй бүр айгуу сайн сандаа штэ. 10 жилийн хүүхдүүд энэ дуун дээр бүжиглэл. Дээрэс нэг баг гэнэ жоохон хүүхдүүд бас нэлээд энэ дуун дуртай байдаг штэ тийм. Тэг ихэндээ ер нь дуунууд тийм байж байгаа. Жоохон удаад нэг ирэхээр яг улиг болно гэдэг юм эсвэл юм болгонд хэрэглээд хүүхдүүд төр ороод ирэхээр л дуунууд ер нь мэдхгүй сонсоход нэг тиймэрхүү болчтой санагддаг. Харин яг гарч явах үед нь сонсч ирсэн үү? Дууг. Тэгсэн гарч. Анх сонсоод ямар санагдсан? Таалагдсан эсвэл энэ дуу юм бах та гэж өнгөрсөн үү? Анх сонсоод клип нь илүү тийм сонирхолтой одоо хүмүүсийн анхаарал татгаар байсан гэж бодож байна. Тэгээд клипийн л илүү их сонирхож үзчихсэн. За дээр нь тэгээд манайх ч бас морины бүжиг гэж тийм юу
гантгоос нэг нэвтрүүлэгт ороод ярьж ирсэн санагдаж байна. Тэгээ Монголоос гаралтайч гэдэг юм нэг тиймэрхүү бас зүйл яригдчихсан илүү санагдаж байна. Тийм би бас яг тийш дээ. Надад бас тэгж санагдажсэн. Манай Монголын нэг морин хурц залуу телевизэн шоунд орохдоо бас яг тэгж хэлжсэн санагдаад байна. Gangnam Style чинь манай бас бараг гаралтай гэж нэг ярьж ийлүү. Би яг тэг сонсон санагдаад байна. Сая ихтэй хариултаа хэлчих шиг боллоо. Юу ч мэдгүй шиг байгаараа бүгд. За тэгэхээр сонсогчид маань ихнээс хариулт оруулж ирсэн байна. Дукана сүрэн маань Gangnam Style, Joshua Болдотор маань Gangnam Style, Ойно мөгөө маань Убан Gangnam Style гэсэн байна. Сэндэж маань Gangnam Style гэсэн бол тав ширэн бата маань сайн өдрийн мэндэ санджсан байна штэ гэсэн байна. За өдрийн мэнд хүргий шинэ 7 өдрийн мэнд. Шинэ отор данзан их маань бас өдрийн мэндэ гэсэн байна шүү. Өдрийн мэндийг хүргий. За CCB Монгол бат маань Gangnam Style гэж хариулт явуулсан байна. За одоо тэгтээ нэг урт сонсч уу. За тэгээ. Бас зарим хүмүүс бас сонсож амжаагүй ч магадгүй дээ. Опан Gangnam Style. Яна гэмэрхөө. Над дээр мөнгө сөх маань Gangnam Style бодка төмрөө. За Gangnam Style Сөүл бороо тусалж эхэлж байна гэсэн байна. Kim Music Gangnam Style гэсэн байна. За дээд зөргөө бороотой амарч байна гэсэн болвол наран гэрэлчээ байна. Gangnam Style гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бол ямар ч эргэлзээ өөр буруу хариулт байсангүй. За тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг над дээр Дукана сүрэн маань Gangnam Style гэж явуулсан байна. За над дээр хамгийн түрүүнд Зэ мөнгө сөх маань Gangnam Style гэж бичсэн байна. За баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр за энэ асуултын хувьд болохоор бас хамгийн хурдан бичих өнөө явал шалгарууллаа гэж бодож байна. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэнд танилцуулъя. За саяын таалгасан PSY Gangnam Style дуу хэдэн онд гарсан бэ гэдэг асуулт байна. За тэгэхээр сая та бүхний бас хариултыг нэлгээсэн Gangnam Style гэдэг дуу хэдэн онд гарсан бэ гэдэг асуулт байна. Дууг нь сонссон юм чинь. Гэхдээ энэ бол ер нь нэлээд хэдэн жил бол өнгөрч байгаа шүү дээ, тийм. Тэг яг ихний нэг амрууга юу ороод идэх гэсэн би яг анх үзчихэд энэ аам ам хорсдгүй байх таа гэдээ бодчихсон. Тэр нөгөө зүгээр юу ямар хөөс үйс юм бол мэдэхгүй. Сонсоод нэр одоо аам ам хорсдгүй байх таа айгүй болоо бодчихсон юм байна. За тэгэхээр сонсогч та бүхний бас одоо Gangnam Style дуу хэдэн он гарсан бэ хариултыг илгээж авах хооронд хоёулаа хамтран ажиллаж байгаагаа мэдээлэл өргөе те. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure Моргоо сайхны брэнд хамтран ажиллаж байгаа. Pure Моргоо сайхны брэнд Ronos гэдэг 27 жилийн туршлага компани гаргасан бүтээгдэхүүн байгаа. Эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн жилж болно. За тэгээ эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг маань давуу тал нь яг арсан дэлгүү одоо гүн чиглэл гүн гэдэг юм уу те. Нөлөөллийн хувьд бол харьцангуй өндөр байдаг юм байна. За тэгээд витамин C-ийн найрлагатай байдаг учраас бусад бүтээгдэхүүнүүд бол харьцангуй өндөр ордог. За тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл харъя гэх юм бол Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп гэсэн Facebook групп байгаа. Групп руу нөрөд харчих болно. Гэхдээ ер нь бол ийм нэлээ групп руу ороод яг ингээд дэлгэрэнгүй мэдээлэл нь харсан нь бас надад ч ихсэндээ. Одоо би яг өөрөө тайлбарлаж явахдаа ч гэсэн мэдээлэл ингээд өдөр орж хардаг л та. Тэгэхээр ингээд шин мэдээлэл орчдөг. Одоо жишээлбэл сүүлд тэр витамин C бас бэлгэлж байгаа гэсэн шүү дээ. Витамины комплекс бэлгэлж байгаа гэсэн. Тэр бас надад аюу гой санагдсан л да. Тэгэхээр одоо бол ер нь те дажгүй хэмдэх цагаалаа амар үнэтэй бэлэг авах боломжтой болсон байгаа нэг таалагтай байгаа. За тэгээд холбогдох утасны хувьд бол Солонгосоос TIG 10 80 8 69 39. За Монголоос бол 99 88 81 37 гэсэн дугаараар холбогдох нэ. За тэгэхээр сая жанцаа маань хэлсэн байгаа. Витамины комплекс нь өөрөө 36 мянган оны үнэтэй гэсэн. За тэгсэн чинь одоо энэ дээр жишээ нь 3 өдрийн тестер авахд витамины комплексыг бэлгэнд өгч байгаа гэж одоо 4 сарыг бол тэр чигээр нь за Солонгост байгаа Монгол иргэдийгээ одоо витамин жуулг аян гэж явуулж байгаа юм байна. 3 өдрийн тестер нь 14 мянган оноор гарч байгаа болвол за энэ 14 мянган оноор захиалаад одоо урамшуулалт нь витамины комплекс 36 мянган оны үнэтэй бүтээгдэхүүнийг авах боломжтой юм байна. За тэгэхээр та бүхэн бас дэлгэрэнгүй мэдээллийг Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп руу орж үзэх болон за сая хэлсэн утасны дугаараар залгаад бас мэдээлэл аваад захиалга өгөөрэй гэж хэлмээр байна. Ингээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure Моргоо сайхны брэнд хамтран ажиллаж байна. Тэгээ энэ яг юу юм шиг байна те. Gangnam Style гэдэг дуу. Надад тэр нөгөө би яг энэ дуучныг өмнө нь юусэн мэддгүй байсан байхгүй. Тэгээ Gangnam Style гэдэг дуугаар нь таньсан. Гэсэн чинь өмнө нь юу нэлээд алдартай дуучин байсан билж те. Солонгос дотор хүмүүс сайн мэддэг. Тийм баха. Тэгээд би зүгээр зарим нэг дуунуудын сүүл бас сонсож үзсэн. Тэгэхээр яг энэ дуугаар нь бол ер нь дэлхийн нийт мэдж авсан баг тийм байх. Харин би тэрнээс өмнө бол бас нэг сайн мэддэггүй байсан л да. Тэгээл яг Gangnam Style гэдэг дуу дараа нь тэгээд нэлээд олон хит дуунууд гаргасан шүү дээ. Тэгээ одоо яг P Nation гэдэг өөрийн гэсэн юу нээсэн байгаа юм лээ. Entertainment нээсэн. Тэгээд тэрэнд нь бас харьяалагддаг алдартай нэлээд олон дуучинтай.
Тийм одоо захирал те пью болоод явж байгаа гэсэн шүү. Тийм одоо анхны дуу бол 2001 онд дуулж исэн бол Gangnam Style-ыг бол тэрнээс нэлээ. Хэд ч одоо баг сургуулийн сурч байсан юм шүү дээ. За тэгэхээр хариултад ихнээсээ орж ирсэн байна. Joshua Boldotter маань 2013 он гэсэн байна. За Joshua Boldotter маань дараа нь 2012 гэсэн. Тукана Сүрэ маань 12. За Тавшрын Бута маань 12-оос 13 онд гарсан баха гэсэн байна. За Нямка Нина маань 2013 он баха гэсэн байна. За над дээр Алтан гэрэл Отгонбаатар маань 2012 онд хариултыг ирүүлсэн бол мөнх цэцэг саран хай өдрийн мэнд хүргэе 2 хөөрхөн минь гэсэн маань бодгоо 2012 он. За зэ мөнхсөг 2012 оны 7 дугаар сарын 15 гэж бүр дэлгэрүүлж бол бичсэн байна. За мөнх цэцэг сарын ихч маань профайл зургаа өөрчилсөн болоо. Би бас зургийг өөрчилсөн ч бас арай танихгүй болох гэдэг шүү. За өнгөшлөлтийн хурдан маань хай гэсэн байна. Гамбол бямж маань 2014 гэсэн хариултыг илгээжээ. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол хариултуудыг бичиж илгээсээр байна. Нэгтгэн Gangnam Style асуулт маань болохоор Gangnam Style дуу хэдэн онд анх гарсан бэ гэсэн асуулт байна. Одоо YouTube дээр чи хичнээн тэр бүм үзсэн юм бэ? Нилээн. Тэг ямар ч дөрөв тэр бумаас дээш харагдаж байна. Тийм байсан баг тий. Нилээн их үзэлттэй юм байна. Энд чинь тэгээ ер нь YouTube-д нэг дуугаа байршуулчаад тэрнээс орж байгаа орлого бас нэлээд өндөр үйд юм л ч тий. Тийм тэгэхээр 4 тэрбум 35 сая байгаа юм байна. Тэгэхээр бас YouTube дээр видеогоо тавиад хамгийн хурдан хугацаанд хамгийн их хандлт авсан видео байсан бол за саяхан бот хоёроос танилцуулж байсан Blackpink Rose-ийн шинэ гарсан клипийн рекордыг эвдлээ гэсэн. Тийм 36 сая орчим байсан бол 40 сая болгож рекордыг нэвтсэн гэсэн юм мэдээлэл байсан. Сүвчэн маань шинэ 7 хоногийн өдрийн мэндэ гэсэн байна шүү. За шинэ 7 хоногийн мэндэ хүргэе. За гамт толгойн хэмжээ маань сайн хоёроо сайхан амарцгаа уу гэсэн байна. Содном дарж оюун цэг маань бас энэ өдрийн мэндийг хүргье гэсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргье сайхан амарцгаас нь Тавшрын Бата Генсийн номонд бүртгэгдсэн байдгаа гэсэн байна шүү. За тэгэхээр хамгийн түрүүнд чам дээр зүгээр л их хэлсэн. За над дээр болохоор Joshua Boldotter маань 2012 он гэсэн хариултыг өнөөдөр дэлгэсэн байна. За над дээр Алтан гэрэл Отгонбаатар маань 2012 он гэж бичсэн байна. За тэгэхээр алга ташаал. Баяр хүргэе. За тэгэхээр PSY Gangnam Style гэдэг дуу маань 2012 оны 7 дугаар сарын 15-ны өдөр заах бол цацагдсан гарсан энэ дуу байна. За тэгэхээр 2012 он гэдэг чинь одоо 8-9 дэх жил рүүгээ орж байгаа дуу юм байна шүү дээ. Тийм байна. Тийм байна. За Тавшрын Бата маань дэлхийн оддыг ардаа бүжиглүүлэлт их гарын шүрэн толгоодоо хийхээ гэсэн байна. Тэгсэн үү? Тэгсэн баха Gangnam Style гэдэг гарсны дараа хүмүүс ч юм бүр Холливуудын одод ч айгүй тийм дагаж дуурайгаад тийм. Одоо MTV шагналал дээр аваад айгүй тиймэрхүү арга хэмжээндэр ч юм уу тийм. Тэгсэн баг. За тэгэхээр хоёул дараагийн асуултад авах уу? За тэгээ. Дараагийн асуултын хувьд Солонгосын уламжлалт сууцыг нэрлэнэ гэсэн байна. Солонгосын уламжлалт сууцыг нэрлэнэ гэсэн байна. За тэгтээ сүүлийн үед бол асуултыг би нөгөө Quiz on Korea болоо Quiz in Korea болоо Солонгос жил болгоно болдог штеп. Солонгос орныг ер нь хин сайн мэдгүй гэх юм болдог. Манай Монголд бас болдог. Тэгээ шалгараад бүх улсын орноос шалгарсан нэг оролцогч гээд очоод Солонгост ийм үндсэн том тэмцээн болдог. Тэрний асуултаас бас оруулж ирээ гэж ер нь бол бодоод байгаа. Гэхдээ энэ дээр бол энэ асуултаас орсон байсан шүү. Тийм нэлээд сонирхолтой зөндөө асуултууд байлаа. За тэгэхээр Солонгосын уламжлалт сууцыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна шүү. За тэгэхээр та хариултыг Тэг 7641 1941 дугаар руу бас илгээх боломжтой байгаа. За тэгээд мөн энэ 7 хоногийнхаа сонин сайхныг хуваалцаараа шинэ 7 хоногоо та бүхэн маань хэрхэн ухтаж байна. Амралтын өдрөөрөө мөн юу хийж өнгөрөөсөн те. Энэ тухайга бит хоёртаас буу алах боломжтой байгаа. Омгшилтэй мөхөрдөн маань чүтэг гэсэн байна. За энэ бол арай биш байгаа. Тийм баг гэл нэг тийм тосгон байдаг ч тийм яг нэртэй одоо очиж үзэж болдог. Тийм тэрнээс бараг харуул нэрэн шууд толгойд орж ирэх байхаа. За тэгэхээр миний хувьд бас нэг Монголын үндэсний телевизээс байсан баха нэг тийм санал гэх юм уу одоо тийм холбогдчихсэн. Тэгээд миний хувьд бас ийм одоо эртний тосгон руу н очиж зураг аваад өөрөө бичлэг хийгээд тэгээд илгээжсэн. Тэрний одоо нөгөө харуулах мэдээгээр танилцуулах байсан баг та. Тийм орон орноос бас одоо хүмүүстэй холбогдож тийм танилцуулж байсан. Тэгээд сэдвүүн арай өөр байсан маа. Гэхдээ миний үед амьдарч байсан газрын маань ойролцоо ийм одоо Солонгосын уламжлалт сууцуд байдаг, тосгон байсан. Тэнд очиод яг тайлбарлангаа тийм яриа нэг минут 2 минутын бичлэг хийж санагдаж байна. Өөрөө цуг ингээд шууд эндээс тэгж байгаа. Юуны гар бариад өөрөө одоо лайв шиг зөв бичлэг хийгээд тэгж явуулж байсан. Тийм үү, тэр хизээ гарч ирсэн. 16 өмнө үед 17 он байсан нь. Тийм үү. Таач бас нэлээд олон телевизээр гарцаагүй. Сүүл тэр ТV-с яг 90-ад удааг багт ТV-с ярьслаа гэж авсан гэсэн чи тий?
Тэгсэн. Тий. За манай найруулагч ингэнэ share бас дахин share хий гэж шүү. За тэгэхээр асуулт маань Солонгосын уламжлалт сууцыг нэрлэнэ үү гэсэн асуулт байна. Тэгэхээр Солонгосын уламжлалт сууцыг юу гэж нэрлэдэг юм болоо? Энэ ихтэй тийм амархан асуулт юм шиг мөртлөө яг ингээд асуугаар бас зарим хүн сайн мэддэггүй юм байлээ. Үгүй болоо тэгж нэрлэдэг юм болоо ч гэдэг юм те. Тэгэхээр бас мэдчихэд илүүдэхгүй. Дараа нь яг ингээд аялж байхдаа эн чинь ийм газар штэ, эн чинь ийм штэ гэл те. Одоо л нэлээд мэдээлэлтэй болж байгаа болоо гэж бодож штэ. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр амгшилтын мөрд мончвтэй гэсний дараа дашны болроо маань ханууг жив гэсэн байна. Ханууг жив гэсэн байна. За гамболд бим бичав маань ханууг гэсэн байна. За тэгээ сүвчэн манаас ханууг гэсэн хариулт хэлсэн байна. За тэгээ Жошо Болдбатар маань ёстой мулла гэсэн байна шүү. За уран гүнж маань бас ханууг гэж бичсэн байна. За тэгэхээр за энэ найруулагчаа дахиад харах гэж уншиж шүү дээ. За тэгэхээр асуулт маань Солонгосын уламжлалт сууцыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр би бас өнгөрсөн 7 хоногт нэг асуулт бэлтгээд арай асууж амжаагүй маань өнгөрсөн жилийн ихээр нэвтрүүлэг эхэлж байхад манай сонсогчдын маань хувьд бас хамгийн ихнээсээ одоо нэг сонсогч үзсэн одоо яг байгаа одоо байдаг идэвхтэй сонсогчдын нэг юм байна. Яг байсан байлаа. Тэр асуултыг уг нь асуу гэж бодож байсан. Тэгээд тэр дугаарыг харахад болохоор миний хувьд яг энэ Солонгосын уламжлалын сууцны урдаас за чанцаатайгаа бас онлайнаар холбоотой нэвтрүүлгээ хийжсэн. Та хуралд суужсэн мөлөө? Семинар таваад тий. Тийм бах тий. Тэр чинь нэгтээ яг анхны дугаар шивсэн баха. Хоёлаа нэг дугаар хөтөлчөөд тэгээ хоёр дахь дугаар. 6 гэдэг чинь яг 9-ний дугаар байсан л та. Тэгээд тий. Гэхдээ ихний дугаар гарч ирэхгүй л байгаа. Тэгээд би хамгийн ихний дугаар аягүй сайн сандсан шүү дээ. Нэг юм бор өнгийн хувцастай тэг ингээ сандарсан. Камераас айгаад тэг камер ингээ над руу гараад за чи яриар ингэнгүүт ярьж чадахгүй. Илишээ тийшээ ингээд анхаарал сарнаад гэх юм уу. Тэг чимбэ ахыг харахаар инээдрээ айгуусаа мэдгүй сандраад ч юм шиг. Ихний дугаар бол яг нэг тиймэрхүү мэдрэмжтэйсэн. Одоо бол тэгээд дасчтэй юм. Тэгээд дараа тэр асуултыг бас оруулж ирнэ. Хамгийн анхны манай сонсогчтой. Одоо энийг асууч үл яа дээ. Хариултыг авчаад. За болно. Тийм тэгээд ярьсан ч яа дээ. Ер нь бол надад бас тэр асуултыг чинь би уг нь оруулъя гэж бодчихсон. Гэхдээ ер нь маргааш их тэр оруулсан л да. За Содом дарж оюун цэцэг маань энэхүү нэвтрүүлгийг сонсоод зөндөө солонгос орныг мэдэж авч байгаа шүү. Баярлаа гэсэн байна. Оо за маш их баярлаа. Ямар гоё урмын үг хэлээ. Би бас Содом дарж оюун цэцгийн профайлыг цээжсэн байна. Төрийн албатай гингүүт шүү толгонд орж ирээд. За тэгэхээр хоёлаа зүгээр бол та зарлаа дараагийн асуулт асуучдаг хөөс. За тэгэхээр зөв хариултын хувьд бол ханууг гэсэн үг байгаа. За тэгэхээр ханууг гэдэг хариултыг дашны болроо маань над дээр хамгийн түрүүнд зөв хариулт хэлгээсэн байна. Чимбах дээр уран гүнж маань ханууг гэж хамгийн түрүүнд бичилгээсэн байна. Ямар гоё нэртэй. За баяр хүргэе. За баяр хүргэе. За тэгэхээр Солонгосын уламжлалт сууцыг бол ханууг гэж нэрлэдэг байгаа шүү. За тэгэхээр хоёулаа дараагийн асуултыг тавь тийм. За Ким үлчээ маань хаа гэсэн бол гана маань өдрийн минь. За зэм мөхсөх маань Солонгосын уламжлалт сууц ханууг нь 3 улсын үеэс цусан улсын сүүл хүртэл өөрчлөгдөн хувьсэлгүй өөрийн үндсэн төрхөй хадгалсаар иржээ гэдэг юм дэлгэрэнгүй мэдээллийг бол илгээсэн байна. За тэгэхээр хариултыг харсан хүмүүс маань бас мөхсөхийн маань явуулсан мэдээллийг хараад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За тэгэхээр дараагийн асуултын хувьд та бүхнээсээ бит хоёр сая ярилцсан байгаа. Анхны бас нэвтрүүлэгт бас юм одоо хүртэл байгаа байнгын сонсогчдын нэрийг та бүхэн хин гэж бодож байна. Бас бичиж илгээгээд үзээрэй. За манай нэвтрүүлэг хийгдэж эхлээд жил гаруй 2 дахь жил рүү орж байгаа. 2 дахь жил рүү ороод ч гэсэн нэлээд удаатай. 2 дахь жилийн баг төсөл рүүгээ явж байгаа шүү байна. Тэгэхээр та бүхний маань хувьд яг хамгийн ихний дугаараас бол сонссон сонсогчд байгаа, сонсоогүй сонсогч байгаа. Гэхдээ ер нь хамгийн ихний дугаараас эхлээд одоо хүртэл бид нартай хамт байдаг сэтгэл үлдээдэг нэг сонсогч байдаг. Тэгэхээр тэр сонсогчийн нэрийг та бүхэн маань таамаглаад за энэ хүн л энэ хоёртай маань байнга ингэ сонсоод байсан болов уу, хамт байсан болов уу гэж бодож байгаа одоо сонсогчийнхаа нэрийг явуулаарай. За тэгээд манай пүүжэ маань өдрийн мэндэ гэсэн байна. За Пука Бата. За ямар ч байсан сүүлийнх нэр нь Бата гэж ашигласан сайн хоёроо гэсэн байна. Ким үлчээ маань өнөөдөр ажил амьдрал шалгалттай гэсэн байна. За шалгалттай гэсэн байна шүү. За амжилт одоо. За сураа маань өдрийн мэнд хоёроо сайхан гахаан мах. За сармисны гол хуурга хийж гинэ гэсэн байна. Нарийн хоол хийж байгаа шүү дээ. Ямар гоё сонсогдож байна. За тэгээ хариултын хувьд болохоор Туканаас сүрий гэж бол бичиж илгээсэн байна. Энэ оюун мөнгө нэг солонгос хүнээс очиод нөгөө солонгосын үндэсний сууцыг асуусан чи мэдэхгүй байна. Тэгснээр дараа нь золигч хятад цустай болов хариултыг мэдэхгүй болго. Тэг явуулсан байна шүү. За тэгэхээр дараагийн асуулт маань манай нэвтрүүлгийг хамгийн анхны дугаараас нь эхлээд одоо хүртэл бид хоёртой хамт байгаа нэг сонсогч байдаг. Тэгээ тэр сонсогчийн маань нэрийг та бүхэн маань таамаглаад явуулах байгаа шүү. Сураа маань Тукана сүрий гэсэн болвол за зэм өгсөх маань сураа гэж бичсэн байна.
Сүвчинг маань дуу цураатад байна уу гэсэн байна шүү. За энэ хараа яасан болоо дуу цураатад байгаа юм болоо гайгүй болоо. За дараа нь нэвтрүүлгээ дахиж давтаж сонсоод одоо мэдэх байх та. За дараагийнх нь хоорондоо бас бичсэн байна. Омгшилтын мөхөрдөн маань Дукана сүрийг гэсэн хариултыг бас явуулсан байна. За Дукана сүрийн маань сүвчмэг гэсэн хариултыг бас явуулсан байна. За сүвчмэг маань би гэсэн хариултыг явуулсан байна. Сэндэ Энжел маань Дукана штэ би бас байна. Би байна хээ гэсэн байна. За тэгээд дараа нь болохоор хоорондоо бас тийм үлчээ маань Дукана гэж бичсэн байна. Уран гүнж 5 шарын бата байнга л байдгийн биш үү хийхээ гэсэн байна. 5 шарын бата бол сүулт орж ирсэн шүү. Тийм манай анхны сонсогч бол арай өөр. За одоо наривчилж хэлвэл одоо эмхтэй хүн байгаа. За тэгэхээр чинь нэг солонгос нэр харж байна. Буглаг бата ямар Булга юм болов? булаг юм болов? Мэдгүй би хараагүй. Одоо хараад. Булаг бата гэж юм болов? За ямар ч гэсэн би гэсэн байна. Амгалан дамирын 5 шарын бата гэсэн байна. За булга бата гэд зөв уншсан уу буруу уншсан уу? Хүний нэрийг буруу унших муухай штэ тий. Тэгэхээр бит хоёрыг зөв уншсан үгүй та хариулт хэсэгдүүлтэйгээрээ. За амгалан дамир маань 5 шарын бата гэж явуулсан байна тий. За тэгэхээр сонсогчдын маань хувьд бол хариултуудыг над дээр бол хараахан зөв хариулт орж ирээгүй байна. За сэнд ажил маань солонгостойгоо бүх монголчууд штэ өгнө гинэ. Омгшилтэй мөхөрдөн маань Дукана сүрийг гамбаа гэж хасагдсан нэртэй зөв оруулсан байх шүү. Гамбал бимж маань би биш ээ гэсэн байна. За тэгэхээр асуулт маань манай нэвтрүүлгийн хамгийн ихний дугаараас эхлээд бид хоёртай хамт байгаа нэг сонсогч байгаа. За тэгээд нэлээд олон сонсогч байгаа. Гэхдээ тэр дундаас яг хамгийн ихний дугаар дээрээс сэтгэл хүчээд явж исэн сонсогчийн нэг хүнийг онцолсон байгаа. Тэгээд энэ сонсогчийн маань нэг 5 хүн явуулах байгаа шүү. Шинэ Батар данцыг маань хинбэ хэл гинэ. Сураа маань цуураадж байна шүү найруулагчаа KK гэсэн байна. За манай бата маань буруу уншлаа гэсэн байна. За тэгэхээр засаад явуулаад дгүрээ. За цаашаа зөв уншаа. Бид хоёр цаашаа зөв унших болно. Та монголоор зөв явуулаарай. Будка төмрөө маань сөх бат байхаа гэсэн байна. Пүүжэ Дукана бас сураа гэсэн байна. Будка төмрөө маань сүхат байхаа гэсэн шүү дээ, тий. За Дукана альбом маань Дукана гэсэн байна. За тэгэхээр над дээр хараахан зөв хариулт орж байгаа. Манайхан зөв одоо сонсогчоо арай бичээгүй байгаа дах шиг байна. Тэ нэг сонсогч. За тэгэхээр бид хоёртай хамт 2 жилийн турш хамт сонсож байгаа. Манай нэвтрүүлгийг сонсдог үнэн ч сонсогч бүсгүй байгаа. Тэгээ тэр бүсгүй өнөөдөр онцлоо гэж бодсон. Ямар сонсогч юм болоо та бүхэн хариулт хэлээгээрэй. За тэгэхээр за хариулт хэрвээ чам дээр орж ирсэн байвал хоёлаа дуртаад тэгээ дараагийнхаа хэсэг рүү орохгүй бол арай амжаа болж байгаа шиг байна. За тэгэхээр над дээр хамгийн түрүүл зөв хариултыг Дукана сүрийн маань сүвчмэг гэж явуулсан байна. За тэгэхээр баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр дээр бит хоёр солонгос албаныхаа тайланг бас хурал дээр танилцуулж байгаад за өнгөрсөн удаагийн одоо хамгийн их бит хоёртой хамт цаг хугацаанд өнгөрөөсөн сонсогч маань бас сүхчмэг юм байна гэж ярилцж бас хурал дээр танилцуулж байсан байгаа. Тэгэхээр сүхчмэгтэй бас баярлаа. Тийм бит хоёртой маш удаан хугацаанд хамт байгаад нь бүр үнэхээр их баярлалаа. Тэгээд анхны дугаараас бичсэн гэл ер нь ороод харангуй сэтгэл байгаа л та. Тэгээд надад бас айгүй гоё урамтай санагдав. Мэдгүй нэг удаан хугацаанд нэг таньдаг болсон мэдгүй. Яагаад чи би ер нь бол уулзж байгаагүй сонсогч нартайгаа тэгсэн мөртлөө айгүй сайн мэддэг. Сүхчмэг чи нэрээ тэрнтэй найзлаг ингээ сүхчмэг чи юм штэ гэл. Одоо ер нь бол бүгдийн тэгтээ сүхчмэг гэлтгүү тэгээ бусдын ч гэсэн айгүй сайн мэддэг болсон. За тэгэхээр манай сонсогчдын хувьд ер нь байнга төвтэй сонсдог сонсогчд маань за ялангуяа одоо солонгын орны нэвтрүүлэгт холбогддог болсноос эхлээд царайг нь хараад ирэхээр за бүр тийм танилцалт нь болдго юм байлаа. Хамаатнаас дутуугүй гэдэг шиг листэн жиг хамаатнаа харахаас илүүтэйгээр бараг сонсогчтойгоо их харж байгаа болохоор нэрээ аюу дотн болсон байгаа. За тэгэхээр үргэлжлүүлээ дараагийн сэдв рүү оръё. Сэдв маань эхнэр нөхөрлөгөө хинэн төрүүлж залгадаг вэ? Солонгостойгоо монголчууд маань эхнэр нөхөрлөгөө хинэн төрүүлж залгаж холбогддог вэ? Эсвэл найз залуу найз бүсгүр үү гэсэн байна. Тэгээ энэ сэдвийг та яг ямар утгаар нь оруулсан бэ? Эсвэл төрүүлж залгах уу? Эсвэл ер нь холбоо барьдаг гэдэг утгаар нь оруулсан уу? Баг ялгаагүй юм шүү. Яг зөв миний яг нөгөө өгсөн мессеж нь гэх юм бол би нэг таньдаг хүнийхээ одоо кейс дээр үндэслээд эхнэрээсээ салчихсан л да. Тэгээ салсан шалтгаан нь гэхээр яг одоо энгийн зүр ажиллаа хийгээд явж байхдаа бол эхлээд маш их одоо эхнэр лүгөө зав гарахаараа залгадаг байсан юм байлаа. Тэгээ өөрөө шүний ээлжтэй болоод за ажил нь солигдоод тэгээ нэг хэсэг одоо сайн залгаж амжихгүй тэгээ нөгөө нойр одоо юу гэдгийг тэр цаг нь зөрөөд байсан.
Тэгээд ер нь тэрнээс эхлээд баг зэрэг хөндөрөөд дараа нь бол тэгээд салсан гэж Монгол болсныхаа дараа ярилцахад эхнэр нь ч гэсэн өөрөө тэгээд чи одоо залгадаг байж байгаа болчхоор ингээд тэгээд өөрчлөгдсөн гээд нөгөө талаар яг энэ хүний хувьд болохоор манай эхнэртэй намайг залгахгүй байхад өөрөө өгнө гэж хойноос бас залгаад тий. Ер нь би л андаа гүгөөд идэх ч юм уу. Нэг иймэрхүү жижиг шалтгаанаас болоод гэр бүл бүр салсан юм тохиолдол мэддэг байгаа. Тэгээд сонсогчдоосоо бас энэ талаар асуунгаа сануулгах зорилготой ер нь яагаад гэвэл заавал эхнэр нь заавал нөхөр нь найз залуу найз бүсгүй гэлтгүү бие рүүгээ ээлжиж бас салгаж явах хэрэгтэй болов уу гэж надад бол бодогцсон. За сэний ажил маань зөө бид нар гарлаа гинэ. За тэгвэл зөвхөн найз бүсгүй эхнэр нөхөр гэлтгүү хайртай дотны хүмүүс рүүгээ залгадаг ч гэсэн талаараа бичиж болно шүү дээ. Ээж аав руугаа ч үгүй юм эсвэл хайртай дотны өөр хүмүүс рүүгээ. За тэгээд сөгчмөн маань ингэсэн байна. Ваа баярлаа. Чимээгүй сонсдог олон сонсогч нар байдаг. Та нар байнгын сонсогч шүү. Та хоёртай хайртай шүү гэсэн байна. За маш их баярлалаа. За тэгэл яг бит хоёр та бүхнийгээ лайк дараад юм уу эсвэл комент бичээд энэ тохиол байгааг нь мэддэг. Тэрнээс яг одоо цаана ямар хүмүүс байгааг тэтгэл мэддэггүй учраас айлуулах байгаа гэдгээ бас мэдэгдэж байгаарай. За тэгээд сэдвтэй холбоотой сураа маань завтай үедээ залах штэ. Гэхдээ эмэгтэй хүмүүс ер нь нөхрөө залхаасаа гэж хүсдэг гэсэн байна. За мөхс өх байхгүй гэсэн байна. Ким үлчээ маань нөхөрлүүгээ гэсэн байна. За Пунгнаг Бата гэсэн байж өөрийнхөө нэрийг бол зөв бичиж явуулсан байна. За тэгээд хөөрхөн юм бэ? Гадуулга нэмж биелав бичдэг. За суура харин хийм болоо гэж түрүүчийн хариулт дээр бичсэн байна тийм. За тэгээд би та бүхнийг бас хариултыг сэтгэл бичиж явах хооронд хамтран ажиллаж байгуулахын мэдээллийг хүргэе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo ажиллаж байгаа. MN Post Cargo-гийн онцлог гэх юм бол за бас анхны температур баригчтай карго байгаа. Энэ болохоор 3000 гоноор илгээгддэг. За хүйдэн үед болохоор энэ карго маань дулаан температурт за халуун үед болохоор эсрэгээрээ сэрүүн температурт температур баригчтай каргоогоо. За энгийн нь болохоор экспресс карго буюу 2500 гоноор илгээгддэг. Таны илгээсэн каргог 5-6 хоногт Солонгосоос Монгол руу илгээдэг байгаа. Тэгээд жижигхэн хэмжээтэй бараа бүтээгдэхүүнээс эхлээд бичиг баримтаас эхлээд том ууртай барааг хүртэл Монгол руу явуулах боломжтой. Тэгээд сөүлдө 30 кг-аас дээш та бүхний ачааг хүргэлтээр бол бас очиж авдаг байгаа. За ийм карго байх нэ. За тэгээд холбогд хотсын дугаарын хувьд бол Т10 7569 82 гэсэн дугаарлал холбогдож болно. За хаягийн хувьд бол Монгол 5-ны Б1 давхарт байрлаж байгаа шүү. За тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За тэгэхээр сэдвийн үед MJL радио Солонгос гэдэг групп дээр бол оруулсан байгаа. Тэгээд манай сонсогчдын хувьд ээж рүүгээ л тогтмол орой болгон залгаж ярьдаг. Орондоо орж хөвтөж байгаа залгадаг. Ихэ хөвшил болсондоо гэж хулан жаргал сайхан мань битсэн байна. Амиса алтай маань эрэгтэй нэхэлж залгахыг чухалчилдаг. Шаардлагатай өссөн үедээ бол өөрөө залгадаг даа гэсэн байна. За тайхар мөнгө төгс маань хин ярмаар байгаа төрүүлж залгадаг гэсэн байна. За мөн аз жаргал хин хөсөн төлн гэдэг шиг хинэн ч яах вэ? Хоолоо идсэн үү, ядарч байна уу, бүх зүйл байхгүй гэж асууж ярихаас л хайр зузаарах байхаа гэсэн байна. За энэ бас гоё сэтгэл байна тийм байна. За саран онцгой дөрвөгч маань адилхан залгадаг дөө ярих хэрэг гарвал заавал нөхөр төрүүлж залгаг эсвэл эхнэр төрүүлж залгаг гэдэггүй. Хэрвээ залгасныг нь анзаараагүй мэдвэл тэр дороо эргээд залгадаг. Харин эргээд залгахгүй бол хүндлэлгүй муухай санагддаг гэсэн байна шүү. Гандуулах нэмжин маань хинэнч байж болно хэцүү асуулт байна гэсэн байна. За тэгээд Ким Мисуг маань удаад ирэхээр би өөрөө л тэднийг их санаад төрүүлж залгадаг болжээ гэхээ гэсэн байна. За шинэ сарын манайд өдрийн мэндэ за Монголын тамирын маань эрэгтэй хүн их л залгаасай гэж боддог. Гэхээ эхэлж залгаж байгаараа ирчүүдээ гэсэн байна. За тэгэхээр энэ сэтгэлдлийг бол 2-3 ямар ч хэллээ тэр ирчүүд маань их сайн сонссон байх. Би ч гэсэн өөрөө нэг зарим хэсэг бол одоо юу гэдгийг яриаггүй бас уг нь бол ингээл ойрхон өдөрт хэд ярьдаг үе байж байгаа. Нэг мэдэхэд л баг хэд өдөр яриаггүй тийм тохиолдлууд бол гарчдаг юм байлээ. Тий тэр болохоор гэхдээ илүү нөгөө хол байх үед шүү дээ тий. За жоохон завтай болохоор ингээр тэгэхээр явсараа залах нь удчаад байдаг юм билээ. Манай эмэгтэй сонсогчтой бичиж байгаагаар эрэхтэй нь бас түлхүү илүү залгаж байвал зүгээр байдаг юм байна гэж харагдаж байна. Тий миний хувьд ч гэсэндээ ер нь би өөрөө холбоогүй байх дургу. Ер нь ингээ хүн хэлээгүйсэн ч гэсэн одоо ер нь манай сонсч гэсэн над руу чатчвал мэдэх байх. Би ер нь заавал хүн чатчвал заавал чатанд хариулдаг зуршилтай.
Тэгтээ богино хариултгүй. Ер нь бол хүнд богино хариулт өгөх надад жоохон онцгүй юм санагдаад тий. Зүгээр за тийм тэгэхээр дэлгэрэнгүй ер нь бол юу ч байсан хай гэсэн ч гэсэндээ энэ сайхан нарлаг өдрийн мэндийг хүргэе энтергээд энэ дэс баахан үг хичээл явуулж идэл та. Надад бол ер нь ингээд хүн надад санаа зовхоос өмнө хайр татны гэр бүлийн хүмүүс рүүгээ хилчих нь надад бол илүү амар байдаг. Дараа нөгөө санаа зовчиж байгаа болов яачж байгаа болов гэд. Тэр манай гэр бүлийнхэн бол надад нэг яадагш би өөр ингээд залгаад хаана юу хийж байгаа шууд хилээ явчихдаг гэсэн болохоор гадаа солонгост байхдаа ч гэсэндээ ажиллаа тараад бүр ингээд уйдтал нь байн. За би одоо энд явж байна. Одоо метрон суучлаа. Ингээд явж байна. Тэгэхээр санаа зовх зүйл арай багасдаг юм санагд. Надад өөрөө ч гэсэндээ ингээд хилчихээр амар санагдахгүй бол ингээд холбоогоо удажчаар тэгэхээр надад би өөрөө ч гэсэн нэг эвгүй санагдаад байгаа. Тий, энд яг эмэгтэй хүмүүс нэлээд сэтгэлээ хэлсэн учраас би бас зүгээр өөрийнхөө боддгийг хэлэхэд одоо эмэгтэй хүмүүс ялангуяа одоо юу гэдэг нөхрөө ирээгүй ингээл хүлээгээл цонхны гадаа зогсчод гэж ярьдаг штэ. Тэр болохоор ер нь тиймэрхүү зүйлүүдээ бас тодорхой хэмжээнд илэрхийлж явах бол хүн нөгөө өөний бодлыг уншдаггүй гэдэг шиг яг одоо ялангуяа хол байгаа үед одоо за хэрвээ завтай бол залгаараач гэдэг юм мессежээ үлдээдэг ч юм уу. За эсвэл бол өөрөө ч гэсэн залгаад эсвэл сайхан амраараа гэдэг юм уу. Тиймэрхүү ямар нэгэн байдлаар өөрсдөө илэрхийлж явахгүй болвол бас мэдхгүй өнгөрчдөг ирчүүд ч маш хинэггүй тийм хүмүүс байдаг шүү гэж санаалаа. Гэхдээ надад бол яг ингээд хүн бас би өөрөө яг тийм мөртлөө бас одоо миний яг эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн над руу ингээд байга холбоотой байвал илүү гоё санагддаг шүү дээ ингээд байга. Гэхдээ одоо нэр ингээд онцолж хэлэхэд намайг ингээд радиод ажиллаж ихэхээс хойш манай сонсогч одоо сайхнаа гэдэг их байгаа. Сайхнаа сайнаа гэд өдөр болгон намайг өглөө ингээд ажилдаа явхад өглөөний мэд гэж явуулдаг. Тэгээд одоо тасралтгүй өдөр болгон ингээд явуулдаг. Би тэгээд энэ сонсож байгаа харахаар яг үнэлтэй айгүй хайр хүрдэг аахгүй ингээд ямар ч ингээд надад заавал мэд хөрөхгүй ч болно шүү дээ. Ингээд хайр татны хүмүүс рүүгээ битсэн ч болно тэгээд цаг заавал. Тэнгүүт над руу ингээд өглөө болгон өглөөний мэд хүргэж чанцаа гэдээ явуулдаг болохоор би ингээд нэг ч бүр айгүй баярлалаа шүү дээ. Ягаад ч айгүй юм дотны сэтгэл юм айгүй гой санагддаг. За манай найруулагч маань цагаа гэдэг тийм шүү дээ. За ингээд интрод нэвтрүүлэг мөн өндөрлж байна. Бид төр сэдвээ бас нэлээ их ярьж өгч боллоо. Цагаа харсангүй те. За ингээд бид төр таамт байсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Удахгүй та бүхэнд оройн 18:30 минутаас Солонгон ордон нэвтрүүлгээр иргэн уулзах байгаа. Тэр хүртэл түр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За түр баяртай. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэдгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 болсныг 82 99. Хамтран ашиглагч цэвэр витамин С Pure-Mer арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсандаа амис хөрөхгүйгээр хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл Pure-Mer-ийг хэрэглээд үзээрэй. Сих нүсэд алгагүй, цэвэрхэн тунгалаг, гэрэлцэн чангартай болохыг хүсвэл цэвэр витамин С-ийн найрлагч бүрдсэн дээд зэргийн чившил өгөх Солонгосын номер 1 эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин С Pure-Mer-ийг танд санал болгож байна. Бидэнтэй холбогдоход Солонгос дахь утас 1.88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та Pure-Mer хэрэглэгчдийн нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хондрол.